Улаанбаатараас Дархан хот хүртэл 220 км байдаг. Даргоон төвөөс явах микроавтобус зорчигчтой хүлээсний улмаас гарах цагаас 55 минут хуцаж гарав. Микроавтобус хуваар цагтаа хүрэхийн тулд анх төлөвлөсөн хурдаа 20 км/цагаар нэмэгдүүлв. Хэдэн цаг явж очисон бэ гэсэн бодлогыг авч үзье. За микроавтобусны анх төлөвлөсөн хурдыг x км/цаг гэв. Хэрэв автобус саатаагүй бол 220 км замыг x км/цаг хурдтайгаар 220-ыг хуваах нь x цагт туулах ёстой. Гэтэл саатсан тул 220 км замыг хурдаа 20 км/цагаар нэмэгдүүлж 220-ыг хуваах нь x-тэй нэмэх 2 цагт туулсан. За иймд энэ хоёрын цагийн зэрэг тооцвол нэг нь нөгөөгөөс 55 минутаар хоцорч гарсан тул энэхүү минутыг нэмж өгөх ёстой. За учир нь 55 минут гэдэг маань 12-11 цаг болно. За энэхүү цагийг нэмснээр үүссэн тэгштэл маань бутархай арцнаал тэгштэл үүсэж байна. За бүгдээрээ бутархай арцнаал тэгштлийг ямар алхмын дагуу бодох вэ гэдгийг эргэн саний. За нэгдүгээр нь тодорхойлогдох мужуудыг тооцно. Бутархай хуваар тгээс ялгаатай байх тул x нь тгээс ялгаатай, x нь хас хориос ялгаатай байна. За энэ тохиолдолд бутархай ерөнхий хуваар буюу 12x-ийг үжиглэн x-дээр нэмхэн 20-оор үржүүлэхэд дараах тэгштэл гарах ба үүнийг гишүүнчлэн үржүүл төсөөтэй гишүүдийг нэмэгдснээр 11x квадраттай нэмэгдэн 220x асах нь 52,800 тэнцүү тэг гэсэн квадрат тэгштэл шилжиж байна. За одоо энэ бүх квадрат тэгштлийг яавал хэлбэрлэх вэ? За коэффициентууд нь бүгдээрээ 11 хуваагдаж байгаа учраас 11 хувай тэгвэл x квадрат дээр нэмэгдэн 20x асах нь 4800 тэнцүү тэг гэсэн эмэгдсэн квадрат тэгштэл үүсэж байна. За энэхүү тэгштлийг бид бодсноор x тэнцүү 60, x тэнцүү хасах 80 гэсэн хоёр шийд олдож байна. За энэхүү шийднээс бид бүхний анх төлөвлөсөн хурдыг x гэсэн учраас хурд маань эерэг хэмжигдэх юм байх ёстой. Иймд 60 км/цаг хурдтай гэж төлөвлөсөн байна. За бодлогын маань нөхцөл хэдэн цаг явж утсан бэ гэж өгсөн тул 220-ыг хурдаа 20 минутаар нэмэгдүүлэхэд 80 км/цаг болон 220-ыг хуваах нь 80 буюу 4-11 минутаар цаг руу шилжүүлвэл 2 цаг 45 минут явж очисон байна.